За өнөөдөр цаг агаар маш сайхан байна. Хагасаа өдөр учраас манай хоёр эмнэлгээсээ төр гараад салхин сууж байна. За тэгээд хамтдаа ойрхон гоо сайхны газар руу орж арьсаа цэвэрлэх, чийгшүүлэх үйлчилгээ хийлээ. За хотод бол арьс гоо сайхны салаанууд бол маш олон төрлөөр байдаг. За үүний хувьд бол багцаасаа шалтгаалаад 200 юан, 150 юан, за тэгээд дээшээ 1000 юан, 2000 юан гэд явчихна. За дараа нь ойрхон дэлгүүрээр ороод ойр зүрийн жимс хүнсээ авлаа. За энд хүнсний үн нь бол манай Монголыг бодоход дараа хямд 0.5% хямд юм уу да гэж бодсон. За дараа нь зорж хятад хоолны газар ороод шуумай захиаллаа. За шуумай гэдэг нь хятадаар шаумай гэж хэлдэг. Ерөнхийдөө задгай бууз гэсэн үг. Өвөр Монголын уламжлалт бууцтай төстэй тийм хоол юм аа. За буузнаас ялгаатай дээрээ задгай, битүү биш байдаг. За гурил нь шингэн, амсар нь цэцэг шиг хомигдсан байдаг. Дотор нь ихэвчлэн хоньны мах сонгон хийсэн. Амд нь ослогдуу бас их шүүслэг байдаг юм байлээ. За ингээд энэ өдөр сайхан өнгөрлөө, дараа уулзцгаая. За ингээд сардаа 2 удаа явагдах эрүүл мэндийн шинжилгээтэй аялалд бүртгүүлээрэй. Өөрийгөө болон аав ээж эмээ өвөөгөө шинжилгээнд хамрагдуулангаа газар үзүүлээд ирнэ гэдэг маш сайхан боломж. Ингээд манайх таны өмнө үе таалга нээлттэй байх болно.